Жин айрын үхийг сонсохоос өмнө дараах үйл явдал нь зүгээр нэг хайр дурлал, зовлон зүтгүүрийн ухаан үх биш, харин хоёуланг нь дуугүй болохыг илэрхийлдэг дэлхийд өөрийнхөө дүр өргөх, дуу хоолойг өнхөглөхийг зүрхэлсэн эмгэн амьдрал гэдгийг ойлгоорой. Энэ бол Жин айрын өөрийнх нь үгээр ярьсан үх юм. Тэмцэл эсвэр хавж нэр өөр, үнний өсөө цөхрөлгүй эмүүлсэн үх юм. Энэ нь хүүгийн хайргүй гэр бүлд өмчин хүүхэд сүүдэр эхэлж, зүрх сэвэл сүнсний аль алиныг нь сорих сорил бэрхшээлээр дамжин үргэлжилдэг. Гэвч энэ нь зарчимч байдал, оюун ухаан, сэвэл санааны гүн гүнзгий байдал хүний хувь заяанд нөлөөлж чадна гэсэн нэгэн хүчирхэг ноолгоо байдаг. Одоо эхэлье. Энэ бол Жин эр, намар юм, бүлэг. Тэр өдөр алхах ямар ч боломж байсангүй. Бид өгсөөний нэг цагийн урш навчгүй бүү сөөг дундуур инүүчилж явлаа. Гэвч оройн хоолноос хойш хаагаар ид хам яваагүй үед ир хоолсон, өвлийн хүүгийн салхи үйл бүрхэг үйл, бороо нэврэн орж ирсэн бол цаашид гадаа дасгал хийх ямар ч боломжгүй болсон байлаа. Би үүнд баяраа байлаа. Би хизээч хоол алхах дургүй, ялангуяа хүүгийн үдээс хойш. Хариу бүрийгээр гэрээ ирж хурууга хагаж сөвлөгч бисгийн шүүмжлэлт гуниглаж, Элиза, Жон, Жоржиан Рид нараас бие махбодын хувьд дорд гэдгээ ухамсарлан даруусгасан нь миний хувьд аимшигтай байлаа. Элиза, Жон, Жоржиан нар зочны өрөөнд ээжигээ ойрон бөөгнөрөн зогсож байлаа. Тэр галын дэрэгдэх буудан дээр ухлан хивж хайраа бүсгүйгээ эр үед маргалцсангүй, уйлсангүй, уйлын ад жаргалаа харагдаж байлаа. Тэр надад бүлэглэлт нэгтгэхээс агалтсан байв. Тэр намайг хол байлгах зайлшгүй шаардлага болсондоо харамссан. Гэвч эр бисгээс сонсоод намайг илүү нөхөрсөг, хүүхэд шиг ааш авраа, илүү дур булаам, хөгжлээ, илүү хөнгөн, илэн далангүй. Илүү ивэл жирийн ямар нэгэн зүйлийг олж авахыг хичээж байгааг өөрийнх нь ажилсаар олж мэдэх хүрлээ эр намайг зөвхөн сэтэл хангалуун ад жаргалаа. Бяцхан хүүхдүүдэд зориулсан онцгой боломжуудаас намайг үнэхээр хасах ёсой гэж хэлжээ. Би юу хийсэн гэж биси хэлж байна вэ гэж би асуулаа. Жин, би асуугчдад дургүй. Түүнээс гадна хүүхэд ахмадуудаа ийм маягаар авч явхад үнэхээр хориой зүйл байдаг. Хаа нэгээ суу. Аяахан ярьж чаддаг боллоо дуугүй бай. Зочны өрөөе зэрэгэлдэх өглөөний цайны өрөө байсан бол би ийшээ сэмхэн оров. Энэ нь номын шүгээ байв. Удалгүй би нэг боо эзэмшиж 6 ном хадгалах болгож байлаа. Би цонхны суудал дээр суугаад хөлөө цуглуулж турк шиг хөлөө сүргүүлэн суулаа. Морины улаан хөшгийг бараг ойруулсны дараа би 2 дахин ивэр гарав. Улаан хөшгийн нуулга баруун гар алд минь хаагдаж, зүүн алд нь намайг хамгаалж байсан ч 11 сарын гунигаа өдрөөс усгаарлагдаггүй онголог шилнүүд байлаа. Би үе номынхоо хуудсуудыг эргүүлж байхдаа өвлийн эрүүдээс хойш болсон үйл явдлыг судалдаг байв. Асад манан үйлс цайвар харагдан, нойн зүлэг шуурганд цохиулсан бөөсөөгөө ойролцоо, асралгүй бороо цугаж удаан хугацаанд хөөрхийллээ дэлбэрээс салхилж байлаа. Би Бивкийн Брианы шуудын үх хэмээх номдоо эргэн орлоо. Гэсэн хэдий ч зарим оршил хуудсууд байсан бөгөөд би жаахан хүүхэд байсан ч хоосон ми өнгөрч чадхааргүй байв. Тэд бол далайн жигүүрнүүдийн хорогдох газруудыг үздэг хүмүүс байв. Зөвхөн эдний оршин суудаг ганцаардсан хад болон уус, Норвегийн эргийн өмнөд үзүүр болох Линднес буюу Назгаас хойд Кейп хүрэх арлуудаар дүүрэн байдаг. Умард Тэнгис асрыг хуйлран эргэлдэж нүцгэн гунигаа арлуудыг ойрон буцлан хамгийн алслагдсан тулыг юм. Алны далайн давлгаа шуурга хибридийн арлуудын дунд цугна. Лапланд, Сибирь, Шпицберген, Новоземла, Исланд, Гренландын баргар эрэг, Арктикийн бүсийн өргөн нуудан ног, ууграа орон зай, хүүгийн цас, хүүгийн албай, олон зууны урш өвөлт хөрөмлүүлсэн, альпийн өндөрлөг гялалцсан хүүгийн цас, хүүгийн нууц. Шом хүрээлж хийх үйний үсэн нэмэгдсэн хав ширүүн байдлыг өвлөрнө. Үхлийн цагаан ерөнцүүдийн алаар би өөрийн гэсэн санаа өрүүлсэн. Хүүхдийн архинд бүдгэрсэн хагас ойлгомжгүй ойлголтуудын адил сүдрэж хачирхлаа сэрэгдэл өрүүлсэн. Эдгээр оршил хуудсууд дах үгс дараагийн богино хэмжээний өгүүлбэрүүдэд холбогдож, давлгаа, цацраг далайд ганцаараа зогсож буй хадны ач холбогдлыг өгсөн юм. Зилүүд эрэг дээр боомлогдсон эвдэрсэн завь руу дөнгөж живж буй сүрлийг үүлэн дундуур ширэн харахгүй юм. Амьшиг сар. Силбрээ булшны чулуун зилүүд сүмийн хашаанд ямар сэрэгдэл өрснийг би хэлж чадахгүй. Хаалга 2 мод эвдэрсэн ханаар бүсэлсэн намхан ингэрийн хаяа дөнгөж боссон сар нь үдшийн цагийг гэрчилж байлаа. 2 хөлөг онгоц үүмэн самууна ингс нам гүн болсон бөгөөд би эднийг далайн фанамууд гэж бодож байлаа. Хулгайчийн цүнхийг араас нь хагсан чөгөр би хурдхан өнгөрөв. Энэ нь аимшиг зүйл байлаа. Мөн хадан дээр ас хол суугаад усан үзүүрийг хүрээсэн асад суулсан болныг ширэн харж суусан хар иврээ эмэнч мөн адил байлаа. Зураг бүр нэг үг өгүүлдэг. Миний хөгжөөгүй ойлголт өгс бус мэдрэмжүүдэд ихэнхдээ нууцлаг боловч үргэлж гүн гүнзгий сонирхлоо. Бисгийн өвлийн үдэш хөгжлийн үедээ заримдаа ярьдаг байсан үлгэрүүд шиг сонирхлоо. Эндүүдэх ширээгээ хүүхдийн ангийн зуухан давчирч ирээд биднийг суухыг зөвшөөрч хаагаар идийн хээ ороолыг босоод шөнийн малгайныхаа хүрээг чангал хуучин үлгэр донгууд болон бусад балдуудаас авсан хайр адал явдлын хэсгүүдээр бидний анхаарлыг ижээж байлаа. Эсвэл хожим нь миний олж мэдсэн шиг Камила, Хенри, Морландын граф нарын хуудсуудаас авсан. Бивкийг өвдөг сөхрөн сууж байхад би ад жаргалаа байлаа. Би яриаг нь аслахаас өөр юу ч айсангүй. Өглөөний цайны өрөөний хаалга нэгдэв. Бох. Хага моб гэж Жон Ридийн дуу хоолойгоор хашгиралдав.
Дараа нь эр дуугүй болж өрөө хоосон харагдав. Диккенс хаан байна гэж эр цааш нь үргэлжлүүлв. Лидзи. Жорги. Эгч нараа дуудаж Жон энд байхгүй. Ээждээ бороонд гүйж гарсныг чинь хэлээрээ муу амин. Би хөшгийг зурсан нь сайн байна гэж би бодов. Мөн би эр миний нуугдсан газрыг олохгүй байгаасаа гэж чин сэглээсээ хүсв. Бас Жон Рид ч өөрөө олж чадахгүй байх байсан. Тэр алсын хараа өсөөлөлдөж хурдан байгаагүй. Гэвч Элиза хаалганы өмнө волгоогоо аваад эр доороо хэлв. Тэр цонхны суудалд сууж байгаа нь мэдээж Жак. Би эр даруй гарч ирэв. Учир нь Жак намайг чирч гаргана гэж бодоод чичирч байлаа. Чи юу хүсч байна вэ гэж би эвгүй эргэлзэнгүйгээр асуув. Та юу хүсч байна вэ? Рид эзэн минь гэж асуув. Би чамайг энд ирээсэй гэж хүсэж байна гэд буудан дээр суугаад намайг ойрон ирж үүний өмнө зогсох ёсоо гэж дохио зангаагаар сануулв. Жон Рид 14 настай сургуулийн хөвгүүн байв. Надаас 4 насаар ах, учир нь би дөнгөж 10 настай байлаа. Түүний насан тохирхон бие, бүдүүлэг, эрүүл бус арьсаа, өргөн царай, зузаан шугам, хүнд мөчрүүд, ом мөчрүүд. Тэр ширээний ард зуршлагаар идэж байсан, үүнийг идэж байсан бөгөөд нүд нь бүүдгэр болж хацар нь бүдгэрсэн байлаа. Тэр одоо сургуультай байх ёстой байсан. Гэвч ээж нь үүнийг эмзэг эрүүл мэндийн улмаас 1 юм уу 2 сар гэрээ аваадсан байв. Эзэн ноён майлз гэрээсээ бялуу чихэрлэг мах цөөхөн явуулбал маш сайн байх болно гэдгээ баалжээ. Гэвч ээжийнх нь зүрх сэтэл ийм хав ширүүн үзэл бодлоос эргэж Жоны залхуу байдал нь хийх зүгснээс мөн магадгүй гэрээ уугар гунигаас үүдлэе гэсэн илүү наривчилсан санаа руу эргэв. Жон ээж эгч нараа ийм ч их хайрладаггүй. Бас намайг үзэн яддаг байв. Тэр намайг дээрлэхэж шигэж байв. 7 хоног 2-3 удаач өдөр 1 юм уу 2 удаач биш харин үргэлжлэн. Би үүнээс айж байсан мэдрэл бүрийг үүнийг ойрож ирэхэд ясан дах мах бүрэн жижиглэж байлаа. Түүний өдөн хагсан аимшиг байдалд би гайхшрах мөчүүд байсан. Учир нь би үүний занал хийлгийгч хор хөнөөлийг ч эсэргүүцэх ямар ч давж заалдах боломжгүй байв. Зарцнаар миний эсрэг миний оролцоог хийснээр залуу эзнээ гомдох дургүй байсан бөгөөд хаагаар ид энэ алаар сохор дүлий хүн байв. Тэр үүнийг зодож байгааг нь хизээч хараагүй. Намайг доромжилж байхыг нь хизээч сонсоогүй юм. Би Жонд дуулуурай байж сандал дээр нь хурч ирэв. Тэр үндсийг нь гимээхгүйгээр аль болох хол хилээ над руу 3 минут орчим сунгав. Би үүнийг удахгүй цохино гэдгийг мэдэж байсан бөгөөд цохисоос айж байх зураа яг одоо цохих үүний жигшүүрээ муухай дүр өрхийг унгаан бодов. Тэр миний нүүрэн дээр энэ ойлголтыг уншсан болов уу гэж би боддог. Учир нь эрг гин, үгч хэлэлгүй гин хүчээ цохив. Би энэ зүрээ олмогцоо сандлаас нь ганц 2 алхам ухарлаа. Эм чин ээжтэй хариулахдаа удаагүй байсных нь өшигний цаана сэмхэн орж 2 минутын дараа нүдэнд чинь харж байсан чинь ийм юм байна. Орхоо минь гэж ир хэлв. Жон Ридийн хүчирхийлэлд тассан болохоор би үүнд хариу өгөх ухааг бодож байгаагүй. Би доромжлолын дараа гарцаагүй цохлыг хэрхэн эсвэрлэх вэ гэдэг санаа зовж байлаа. Чи хөшигний цаана юу хийж байсан юм бэ гэж ир асуув. Би уншиж байсан. Номоо үзүүлээч. Би цонх руу буцаж очиод эндээс авчирлаа. Та нар бидний номыг авах ямар ч ажил байхгүй. Чи хараа хүн гэж ээж хэллээ. Анд мөнгө байхгүй. Аав чинь чамд юу ч үлдээсэнгүй. Та гуйлгагүйж энд бидний шиг боловсон ирчүүдийн хүүхдүүдээ хам амьдарч бидний адил хоол идэж ээжийнхээ зардлаар хувцс өмсөхгүй байх хэрэгээ. Одоо би чамд номын авируудыг минь ухаж байхыг зааж өгье. Учир нь эдгээр нь минийх, бүх байшин минийх юм. Эсвэл хэдхэн жилийн дараа дуусах болно. Явж хаалганы хажууд олонд болон цонхнуудаас хол зогс. Би эхэндээ үүний санаа зорилгыг ойлгоогүй ч инглээ. Гэвч би үүнийг номыг өргөж барьж аваад шитгэхэр зогсож байхыг хараад би зүүн сувнгоороо айн хашгирч хажуу ийш нь гарав. Гэвч ийм ч удалгүй биш. Чанга дуугарч намайг цохиж би унаж волгоогоо хаалганд цохиж ас цавчлаа. Зүссэн хэсэг нь цус шүүрч өвдөл хурц байлаа. Айдас минь оргилдоо хүрчээ. Бусад мэдрэмж амжилт хүрв. Хорон санаа харгисхүү. Би хийсэн. Та нар алуурчин шиг, чи боол жолооч шиг, Ромын эзэн хаан шиг. Би голцмын Ромын үхийг уншиж, Нерон, Калигул болон бусад хүмүүсийн алаар өөрийн үзэл бодлоо болсон байлаа. Би бас чимээгүй байхдаа адил үсээ зүйлсийг зурсан бөгөөд үүнийг хизээч чанга унхаглаж байгаагүй гэж бодож байв. Юу вэ? Юу гэж ир хашгирлаа. Тэр надад ингэж хэлсэн үү? Та үүнийг сонссон уу? Элиза, Жоржиан хоёр уу? Би ээжтэй хэлэхгүй гэж үү? Гэхдээ эхлээд тэр над руу олгоогоо эргүүлэнгүй. Тэр миний ус, мөрнөөс минь ахыг би мэдэрсэн. Би үүнийг үнэхээр дарангуйлагч, алуурчин гэж харж байсан. Толгооноос минь ганц 2 тусал цус хүзүүгээр минь урсахыг би мэдэрсэн бөгөөд энэ мэдрэмж ир үед айдсаас давмгаалж байсан бөгөөд би үүнийг сандарч эвдэн хүлээж авлаа. Би гараараа юу хийснээ сайн мэдэхгүй ч ир намайг гэж чанга дуугарав. Тусламж үүний ойролцоо байлаа. Элиза, Жоржиан хоёр дээд давхар явсан хаагаар идийн араас гүйж ирэв. Бид салж явлаа. Би дараах үгсийг сонсов. Хонгорхон минь. Хонгорхон минь. Эзэн Жон руу нисэх ямар их өөр хэлэн вэ? Ийм хүсэл ачаалын зургийг хэн нэгэн харж байсан уу? Дараа нь хаагаар ид нэгдэв. Түүнийг улаан өрөөнд аваачаад цоожлол.
4 гар ир даруй над дээр авигдаж намайг дээд давхар аваач. Бүлэг, би замын урш эсэргүүцсэн. Энэ нь миний хувьд шин зүйл бөгөөд Бесси Хага Або хоёрын миний алаар зугаацуулах дургүй үзэл бодлыг үлэмж бэхжүүлсэн нөхцөл байдал байлаа. Үнэн хэрэгээ би өөрөөсөө ялахгүй зүйл байлаа. Өөрөөр хэлбэл францчуудын хилдэгчлэн хоромхон зуурын өмнө намайг хачин шигэлд аль хэдийн оруулсныг би ухаарч бусад эсэргүүцэгч боолуудын адил цөхрөнгөө барж чадах бүхнээ хийхээр шийдсэн юм. Гараас нь аах Хага Або тэр галзуу муур шиг ичгөөр байдал гэж хашгиралтав. Хага айр аны ивэн ирэгч эмгийн хүү залуу эрийг зогсон ямар ч их шүүрээ үйлдэл вэ? Таны залуу эзэн. Тэр миний эзнээ яадаг юм бэ? Би зарц мөн үү? Үгүй, чи бол зарц биш. Учир нь чи өөрийгөө ижээхийн улд юу ч хийдэггүй. Суугаад ёс бус хэргийнхээ алаар бод. Энэ үед эд намайг Хага Ридийн заасан байранд оруулж сандал дээр үлгсэн байлаа. Миний хүсэл эрмэлзэл үүнээс булгамын босох байлаа. Тэдний 2 гар намайг ир даруй баривчлав. Хэрв чи айван суухгүй бол хүлэгдсэн байх ёсой гэж Бесси хэлв. Хага Або хувцаа надад зээлдүүлж тэр намайг шууд хугална гэж хэлжээ. Хага Або хөлийг нь шаардлагын сигураас нь айлхаар эргэж харав. Бондын бэлгэл болон үүнээс үүдлийн ичгүүрээ байдал миний сэтгэл хөдлөлийг баг зэрэг арилгав. Биеийн айлаарай гэж би хашгирлаа. Би хөдлөхгүй. Үүний баалгаа болгож би гараараа суудалтаа суулаа. Биеийг санаа зов гэж Бесси хэлв. Тэр намайг үнэхээр айвширч байгааг мэдээд намайг сулруулв. Дараа нь Хага Або хамгаараа хумхаад зогсож миний эрүүл ухаанд эргэлзэж байгаа миний нүүр рүү эргэлзэн харанхуй харж зогсов. Тэр өмнө нь хизээч ингэж байгаагүй гэж Бесси хэлээд Абигайл руу эргэж харав. Гэхдээ энэ нь үүний доор үргэлж байдаг байсан гэж хариулв. Би миссис хүүхдийн алаар санал бодлоо байнга хэлдэг байсан бөгөөд миссис надад санал нийлдэг. Тэр бол даалт жаахан зүйл. Би ийм их халахвч үүний насны охиныг хизээч харж байгаагүй гэжээ. Бесси хариулсангүй. Гэвч удалгүй ир надад хандан ингэж хэлв. Хага анаар Хага Ридийн өмнө өөрийг хариуцлах хүлээдгээ санах хэрэгээ. Тэр аныг байлгадаг. Хэрв ир аныг унраах юм бол ядуусын байр руу явах болно. Эдгээр үгсэд би юу ч хэлсэнгүй. Тэдгээр нь миний хувьд шин зүйл биш байлаа. Миний хараа байдлын алаарх энэ зэмлэл чихэнд минь бүдэг бадаг дуу болон хувирч маш цөөрэ сэтэл эмзэглүүлэн боловч хагас ойлгомжгүй байлаа. Хага Або нэгдэж эхлэв. Та нар өөрийгөө Хага Рид, эзэн Рид хоёрыг энцүү гэж бодох хэрэггүй. Учир нь миссис Анарыг эдний хам өсгөн хүмүүжүүлэхийг илтгэр зөвшөөрдөг. Тэд их мөнгөө байх бөгөөд чамд мөнгө байхгүй. Даруй байж эдний нийцүүлэхийг хичээх нь чиний эрх юм. Бидний хэлж байгаа зүйл чиний сайн сайхны өлөө байна гэж Бесси хав ширүүн дуугаар нэмж хэлээд чи ашгаа аяахан байхыг хичээх хэрэгээ. Тэгвэл чи энд гэр орноо болох байх. Гэхдээ хэрвээ чи ирч хүчээ бүдүүлэг болбол миссис чамайг явуулна гэдэг би иглээ байна. Түүнээс гадна гэж Хага Або хэлээд бурхан үүнийг шийгнэ. Уурлаж хилэгнэж байхад нь үүнийг цохиж болно. Тэгээд ир хаашаа явах вэ? Наашир, Бесси, бид үүнийг орхино. Би үүний зүрх сэглийг юунд ч авахгүй. Хага айр ганцаараа байхдаа залбираарай. Учир нь хэрв чи наманчлахгүй бол ямар нэгэн муу зүйл янднаас бууж чамайг авч явахыг зөвшөөрөх болно. Тэд явж хаалгыг нь хаагаад араас нь өгчээ. Улаан өрөөнд дөрвөлжин өрөө байсан бөгөөд гисгэд холт санамсаргүй ирж байсан зочид ирж байгаа бүх байрыгооцож үзэх шаардлага гарахгүй л бол энэ нь харшийн хамгийн хамгийн сүрлэг өрөөнүүдийн нэг байлаа. Улаан дамскаар хөшөглөгдсөн улаан өнгөөр хийсэн нүсэр багнууд дээр булгуурлан босгосон ор голдон асармын харагдана. Хөшгөө доош нь асан 2 цонхон фэсэн ижил хөшгөөр хагас хучигдсан байв. Хевсэн улаан байв. Орны ёроолд байсан ширээ хүрэн улаан давуугаар хучигдсан байв. Ханан зөөлхөн шаргал өнгөө, ягаан өнгөө байв. Хувцсны шүүгээ жорлонгийн ширээ сандлууд нь бараан өнгөө хуучин улаан өнгөөр хийгдсэн байв. Иргэн ойрны гүн сүдрээс өндөр сүдэрлэж овоолсон орны гудас дэрнүүд цасай марслын авираар дэлгэрэн харагдана. Орны олгон ойролцоо мөн л цагаан өмнө нь хөлийн гişгүүрээ өргөн зөөлөн сандал байлаа. Миний бодсноор цайвар сэний шиг харагдаж байв. Гал ховорхон байдаг учраас энэ өрөө хүйн байв. Балчир хүүхдийн өрөө гал огооноос хол учраас нам гүн байв. Хүндэглээ учир нь үүнд маш ховор ордог нь мэдэгддэг байв. Гэрийн үйлчлэгч ганцаараа бям гараг ойл болон авилгаас 7 хоногийн нам гүмхэн оосыг арчих гэж энд ирдэг байв. Хага Рид өөрөө хувцсны шүүгэнд олон янзын илгэн цаас, эрдэнийн чулууны авс, алиагаач нөхрийнхөө жижигхэн зургийг хадгалдаг нэгэн нууц шургуулганы агуулгыг нэглэн үзэхээр энд очдог байв. Энэхүү сүүлчийн үгсэд сүр жавхланаа байсан ч үүнийг ганцаардмал байлгаж байсан улаан өрөөний нууц оршин. Ноён Рид нас бараад 9 жил болсон байв. Энэ өрөөнд ирээр сүүлчийн амьсгалаа хураасан юм. Энд ир мууч хэвэж байв. Иймээс үүний авсыг гробын хүмүүс үүрч явжээ. Тэр өдрөөс хойш уугаараа бүхнээ зориулах мэдрэмж үүнийг байнга дайрч давшилхаас хамгаалж байв. Бесси Хага Або хоёрын намайг хавчиж орхисон миний суудал ганган яндангийн ойролцоох номхон ахиа байлаа. Ор миний өмнө босов.
баруун гар алд нь хаван гялалцсан намуухан эвдэрсэн усгал бүхий өндөр харанхуй хувцсны шүүгээ. Зүүн алд минь бүдүүлэг цонхнууд байлаа. Тэдний хооронд хомшил ор, өрөөний хоосон сүр жавхланг даван харуулж байлаа. Тэд хаалгыг цоожлуулсан эсхийг би сайн мэдэхгүй байлаа. Би хөдөлгөөийг зүрхэлсэндээ босоод харахаар явлаа. Харамслаа. Тийм ээ, ямар ч шорон хизээч ийм аюулгүй байгаагүй. Эргэж ирээд би олонний өмнө галах хэрэгээ болов. Миний гайхсан харц үүний илрүүлсэн гүн гүнзгий байдлыг өөрийн ирэхгүй олж харав. Энэ үзэгдэл бүхий хонголд бүх зүйл бод байдлаасаа илүү хүйм бараан харагдаж байлаа. Цагаан царай, гар нь харанхуйг олбоо, бүх зүйл нам гүн байсан газар айдсын гялалцсан нүдээ над руу ширэн зогсож байсан хачин бяцхан дүр жинхэнэ сүнсний нөлөөг мэдрэв. Би үүнийг жижигхэн фанамуудын нэг шиг бодсон. Хагас шидэ хагас имп, бэсгийн үдшийн үхүүд нь шавар шалбаагдах ганцаар талаас гарч ирэн, хоцорсон аялагчдын нүдний өмнө гарч ирэхийг дүрсэлжээ. Би сандал руугаа буцаж очив. Мухар сүсэг ир агшинд надаа хам байлаа. Гэвч бүрэн ялал байгуулах үүний цаг хараахан болоогүй байв. Миний цус бүлээн хിവэр байв. Дургуутсан боолын сэгэл санаа гашуун ирч хүчээр намайг зоригжуулсаар байв. Би гунигаа өнөө үеийг ойлгохоосоо өмнө өнгөрсөн үеийг маш хурдан эргэцүүлэн бодохыг зогсоох хэрэгээ болсон. Джон Ридийн бүхий л харгас хэрцгий байдал, эгч нарийнх нь бардамсан хайхрамжгүй байдал, ээжийнх нь жигшил зэвүүцэл, зарц нарын алахаа асан байдал миний сэгэл өгсөн оюун ухаанд бохир хөдөгний харанхуй нөөц лугаа адил орж ирэв. Яагаад би үргэлж зовж, үргэлж зодож, үргэлж буруугдаж, үрд ялсагдаж байсан юм бэ? Би яагаад хизээч аалагдахгүй юм бэ? Хин нэгний ааллыг олох гэж оролдох нь яагаад уггүй байсан юм бэ? Бардам занаа, хувиа хичээсэн илэзэг хүндэлдэг байв. Муудсан хаашаа, маш хурц хаашаа, ирээ цээргүй сүүх эргээ Жоржиан бүх хүнийг өөгшүүлдэг байв. Түүний гоо үзэсгэлэн ягаан хацар алан шаргал нугалган үүнийг харсан бүх хүнийг баярлуулж, алдаа болгоныг нөхөн үлж өгдөг байв. Яхныг хинч саулаагүй, эр бүү хишигсэнгүй. Агааны хүзүүг мушгин гуйвуулж, мандууны дэгдэхинүүдийг алж, хоньны үүн рүү нохоо авж, халуун орны усан үзмийн модны жимсийг нь ярьж, консерворын хамгийн сайн ургамлуудын нахайг нь хугалсан ч ээжигээ бас хөгшин охин гэж дууддаг байв. Заримдаа өөрийнхөө адилхаар арьсан үүнийг доромжилдог байв. Үүний хүслийг шулуухан үл омсорлов. Оргон хувцсыг нь байн уурж моддаг байв. Эр өөрийнх нь хайр хിവэр байлаа. Би ямар ч алдаа гаргаж зүрхэлсэнгүй. Би өөрөг бүрийг биелүүлэхийг хичээдэг байв. Намайг өглөөнөөс үд дунд үдээс орой хүрэл зохисгүй, залхуу, уугараа, залчин гэж нэрлэдэг байв. Миний авсан цохил унлаас болж олгоо минь өвдөж цус шүүрсээр байв. Хинч Жоныг намайг санамсаргүй цогсонд нь зэмлээгүй. Цаашид уггүй хүчирхийлээс сэргийлэхийн улд би үүний эсрэг эргэсэн учраас ерөнхийдөө доромжлолт авсан байлаа. Шудраг бус гэж миний учир шалгаан хэлээд арчлаан өдөөлөд хүчээр үр зөөрийн хүч рүү албадуулна. Мөн шийдэмгий байдалч мөн адил уур хэлнэ болж дааж давшгүй дарангуйлаас зугах буюу зугах. Эсвэл энэ нь боломжгүй бол хизээч хийдэж уухгүй байж өөрийгөө өөхөх гэх мэт ямар нэгэн хачирхлаа арга замыг өдөөн хагсан юм. Тэр дүнсгэр үдээс хойш миний сэгэл ямар их аимшигай байсан гэж. Миний бүх арх үүмэн самунд орж, бүх зүрх минь үүмэн самунд байлаа. Гэсэн хэдий ч ямар харанхуйд, ямар зузаан мэдлэггүй байдалд ор оюун санааны эмцэл өрнөж байсан гэж. Би яагаад ингэж зовж шаналсан гэсэн байнгын доод асуултад хариулж чадсангүй. Харин одоо хэдэн жилийн дараа би үүнийг одорхой харж байна. Би гээсгэд холт санал зүрэлдөөнэ байсан. Би энд хинч шиг байгаагүй. Би хаагаар идэ эсвэл үүний хүүхдүүдээ эсвэл үүний сонгосон маслаа ямар ч нийцэхгүй байлаа. Хэрвээ эд намайг хайрлахгүй байсан ч үнэндээ би эднийг баг хайрладаг байсан. Тэд өөрсдийнх нь дундаас нэгийг нь өргөдөж чадхааргүй зүйлийг хайрлаж хандах үүргээ байсангүй. Шаран шин чадах хандлагаараа эднээс эсрэг ялгаа зүйл байв. Эдний ашиг сонирхолд үйлчилж, зугаа цэнгэлт нь нэмэх чадваргүй. Ямар ч ашиггүй зүйл, эдэнд хандаж байгаа зэвүүдсэн, шүүлийг нь жигшин зэвүүдсэн хор хөнөөлөө зүйл. Хэрэг би өөдрөг, ухаалаг, хайхрамжгүй, хав ширүүн, царайлаг, хөвчлээ хүүхэд байсан бол хаагаар эд миний оршихуйг илүү маадгар эвчих байсан гэдгийг би мэднэ. Хүүхдүүд нь миний хувьд нөхөрсөг сэгэлийн мэдрэмжийг илүү мэдрэх байсан. Зарцнаар намайг балчир хүүхдийн ангийн гин буруун болохыг хүсэхгүй байх байсан. Өдрийн гэгээ улаан өрөөнөөс гарч эхлэв. 4 цаг өнгөрч байсан бөгөөд үдээс хойш бүрэнхий бүрийгээр харанхуй болж байв. Бороо шаны цонхоор асралгүй цохиж, анхмын ар алын он цорхоод салхи хэсгэрхийг би сонсов. Би чулуу шиг баг багаар хурч дараа нь зориг минь суларч байлаа. Ичхүүр байдал өөрөө эргэлзэх ганцаардсан сэгэл санааны хямрал маань муудаж буй уур хилэнгийн минь цогцос дээр чиглэж байлаа. Бүгд намайг муу хүн гэж хэлж байв. Би өлсөж үхэн гэж дөнгөж бодож байсан юм бол энэ нь мэдээж гим хэрэг байсан бөгөөд би үхэх эрхээ байсан уу? Эсвэл гээсгэд сүмийн аслангийн доорх бунхан урилах асан борбор байсан уу? Ийм бунханд ноён рид оршуулгдсан байна уу? Түүний санааг эргэн санах энэ бодолд хүлэгдэн би айдас авсан байдлаа энэ алаар унгаан бодов. Би үүнийг санахгүй байлаа. Гэвч эр бол миний өрсөн авга ах, ээжийн минь ах гэдгийг би мэдэж байсан бөгөөд эр намайг эцэг ихгүй байхад гэрээ аваачиж өгсөн юм. Эцсийн мөчид ирээр хаагаар эдээс намайг өөрийнхөө хүүхдүүдийн нэг болгон өсгөн хүмүүжүүлж, ижийн гэж амлахыг шаардсан ухаага ярьжээ.
Хаагаар Рид энэ амлалаа биелүүлсэн гэж бодсон байх. Мөн чанарын зөвшөөрснөөр ирээм байсан гэж би хэлж байна. Гэвч нөхрөө нас барсны дараа өөр нь ямар ч холбоогүй. Өөрийнх нь арсны өнгөөр ялгуурлан гадуурхагч хүн дээр яаж үнэхээр аалагдаж чадах билээ. Хайрлаж чадахгүй хачин хүүхдийнхээ эцэгхийн оронд зогсох хав чанга амлалаар хүлэгдсэн гэдгийг мөн нөхөрсөг бус харь хүн өөрийнх нь гэр бүлд байнга халдварлаж байгааг харах нь хамгийн их эвгүй байсан бизээ. Нэгэн ер бусын бодол санаанд минь орж ирэв. Хэрв ноён Рид амьд байсан бол надад найрсаг хандах байсан гэдэг би эргэлзсэнгүй, хизээч эргэлзэж байгаагүй. Харин одоо би цагаан орд сүүдрээ ханыг ширэн суухта, хаяа бүдгхэн гялалцсан ойл руу гайхан ширэн суухта, сүүлчийн хүслээ биелүүлснээс болж булшиндаа шаналж, худлахуурмаг хүмүүсийг шигэж, дарлагдсан хүмүүсийн өшөөг авахын улд дэлхий дээр дахин ирж буй нас барагсдын ухаа сонссон зүйлээ эргэн саналаа. Игчийнх нь хүүхдийн буруу үйлдэлээс болж зовж шаналсан ноён Ридийн сүнс сүмийн бунханд байна уу? Эсвэл алиагаачдын үл мэдэгдэх ерөнцөд байна уу ялгаагүй. Орших газраа орхиж, энэ өрөөнд миний өмнө босч ирнэ гэж би бодож байлаа. Өө гашуугийн ямар нэгэн шинж эмдэг намайг айвшруулах ер бусын дуу хоолой сэрэх үе гэхээс эсвэл харанхуугаас хачин өрөвдлөгээр над дээр бүхийн халхавчаа царай гарч ирэхээс айж нулимсаа арчиж мэгшин уйллаа. Онлын хувьд айгаруулагч энэ санаа биелбэл аимшигай байх болно гэж би бодсон. Би бүх чадлаараа үүнийг зогсоохыг хичээж, хав байхыг хичээж байлаа. Би нүднийхээ үсийг сэгсрэн олгоогоо өндийсгэж харанхуй өрөөг зоргоогоор харахыг хичээв. Энэ агшинд ханан дээр гэрэл гялалцаж байлаа. Сарны уяа сохортох цонхоор нэврэм орж байгаа юм болов уу гэж би өөрөөсөө асуулаа. Үгүй, сарны гэрэл намуухан байсан бөгөөд энэ нь хөдөлгөөнөө байлаа. Ширэн харал энэ нь зөөд гулгаж олгоо дээгүүр минь чичирч байлаа. Энэ гэрэл нь зүсгэн дундуур хэн нэгний авч явсан дэмлүүний гялалцах минь байсан боллоо гэж би одоо амглаж байна. Гэвч ухаан минь аимшиг байдалд бэлгэж сандарч эвдэн сандарч байсан ч өргөн нисэх дүнзэн өөр ерөнцөөс ирж буй ямар нэгэн үзэгдлийн зарлагч гэж бодсон юм. Зүрх минь зузаан цохилж, олгоо минь халуун болж байлаа. Далавчаа аслах гэж бодсон дуу чимээ чихэнд минь дүүрв. Надад ойрхон ямар нэг зүйлс санагдав. Би дарагдаж амьсгал хурааж, эсвэр хавжлан суларсан. Би хаалга руу харайлгаж очиод цөхөрсөн хүч чармаал гарган цоожийг сэгсрэв. Гадна алын хангасаар шаа урсаж ирэв. Өсгөр эргэж Бесси, Або хоёр орж ирэв. Хаага ээр, өвдсөн үү гэж Бесси асуув. Ямар аимшигай дуу чимээ вэ? Энэ нь миний дундуур өнгөрлөө гэж Або дуу алдав. Намайг гадагш гарах. Намайг балчир хүүхдийн өрөөнд оръё гэж би хашгирлаа. Яагаад? Чи гимсэн үү? Чи ямар нэг юм харсан уу гэж Бесси дахин асуув. Өө. Би гэрэл хараад сүнс ирнэ гэж бодсон. Би Бессигийн гарыг барьсан бөгөөд эр гарыг надаас шүүрч авсангүй. Тэр зориуд хашгирч байна гэж Або дургуутсан байдлаа хэлв. Ямар хашгирах вэ? Хэрв эр маш их өвдөж байсан бол хэн нэгэн үүнийг зөөгөх байсан ч эр бид бүгдийг энд авчрахыг л хүссэн юм. Би үүний зохисгүй залмихийг мэднэ. Энэ чинь юу юм бэ гэж өөр нэг дуу эрс шийдэмгий шаардав. Хаагаар Рид хонгосоор гарч ирэн малгайгаа өргөнөөр нисч даашинзан шуургай шуугилдаж байлаа. Або, Бесси хоёрээ, би Жин эрийг өөрөө ирэл улаан өрөөнд үлдээх ушаал өгсөн гэж бодож байна. Хаагаа Жин маш чанга хашгирч байсан. Хаагааг гэж Бесси гуйв. Түүнийг явуул гэж хариулах нь цорын ганц хариул байлаа. Бессигийн гарыг сул, охин минь. Чи ийм аргаар гарч чадахгүй. Би залмихийг, ялангуяа хүүхдүүдийг жигшдэг. Залмих хариулахгүй гэдгийг анаар харуулах нь миний үүрэг юм. Чи одоо энд дахиад нэг цаг үлдэнэ. Зөвхөн өгс захирагдаж нам гүн байх нөхцөлд би чамайг ир үед чөлөөлнө. Аав эгч. Өрөвдгүн. Намайг уучлаарай. Би үүнийг ивчиж чадахгүй. Өөр ямар нэг байдлаар шийдгээрэй. Хэрвээ би алагдах болно. Чимээгүй бай. Энэ хүчирхийлэл хамгийн жигшүүрээ юм гэж ир үүнийг мэдэрсэн нь эргэлзээгүй. Би үүний нүдэнд ир боловсрч гүйдсэн жүжигчин байлаа. Тэр намайг хорон санаа, өдгүй сэтэл, аюулаа хоёр нүүр гаргах хоёрын нийлбэр гэж чин сэглээсээ харж байлаа. Бесси, Або хоёр ухарсны дараа Хаагаар Рид миний сандарч эвдсэн шаналл, эмх замраагүй мэгшин уйлахыг эвчээргүй эвдсэн намайг гин үлхэж цааш ярилцалгүйгээр өгчлээ. Би үүнийг шүүртэн явахыг сонсов. Түүнийг явсны дараахан ухаан алдснаас болж айзыг хаасан гэж би бодож байна. Бүлэг, дараа нь би аимшигай хар дарсан зүүдэлсэн юм шиг мэдрэмжээр сэрж, зузаан хар өмөр бариулуудаар дүүрэн аимшигай улаан гялалцахыг харж байснаа санаж байна. Салхи ус хуйлран үлээх минь хоосон дуугаар ярих дуу хоолойг би ч бас сонсов. Бухимдал эргэлзээ бүх зүйлийг давмгайлж байсан аимшиг мэдрэмж миний чадварыг бодлуулж байлаа. Удалгүй хэн нэгэн намайг барьж байгааг би анзаарав. Намайг өргөн суух байрлалтанд дэмжиж өмнө нь хизээч өсгөж эсвэл дэмжиж байгаагүй ийм зөөлхөн байлаа. Би олгоогоо дэрэндээ эсвэл гараа наан амар хэлбэр санагдаж билээ. 5 минутын дараа эргэлзээний үйл замхран алга болж би орондоо хивэж байгаагаа улаан гялалцах нь балчир хүүхдийн гал гэдгийг сайн мэдэж байлаа.
Шүн болж ширээн дээр лаа шааж байлаа. Биси гараа сав бариад орны хөлийн дэргэд зогсож байсан бөгөөд нэг ир миний дэрний ойролцоох сандал дээр суугаад над дээр бүхийн сууж байлаа. Өрөөнд гисгэдэд харьяалагддаггүй. Хаагаар идэ хамаан биш янихгүй хүн байгааг мэдээд би үгээр илэрхийлэхийн аргагүй авширч хамгаалал аюулгүй байдлын игэл үнэмшлийг мэдэрсэн юм. Би бисигээс эргэж хараад хэдийгээр үүний оршихуй надад абаихоос хавгүй бага аламжаа байсан ч би эрийн царайг анхаарлаа ажиглав. Би үүнийг эндэг байлаа. Зарц нар нь өвдөж байхад хаагаар ид заримдаа дууддаг апкар ноён лоод байсан бөгөөд өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ өлөө ир эмч ажилуулдаг байв. Би хэн бэ гэж ир асуув. Би үүний нэрийг дуудаж нэгэн зэрэг гараа өгөхөд ир гараа аваад инээмсэглэн би даажимдаа маш сайн байх болно гэв. Тэгээд ир намайг хивүүлээд бисэд хандан шүн намайг үүмүүлэхгүй байхад маш болгоомжтой байхыг үүнд тушаав. Цаашдын хитэн заавар өгч маргааш нь дахин дуудах хэрэгэ гэж хэлээд ир явлаа. Миний уу гашуу. Тэр миний дэрний ойролцоох сандал дээр сууж байхад би маш их хамгаалагдаж найзалсан ми санагдсан. Түүнийг хаалгаа араас нь хаахад өрөө бүхэлдээ харанхуйлж зүрх минь дахин живж үгээр илэрхийлэхийн аргагүй уугар гүнэг үүнийг дарж байлаа. Та унах хэрэгэ юм шиг санагдаж байна уу? Хаагаад гэж Бесси зөөлхөн асуув. Би үүнд хариулж зүрхэссэнгүй. Учир нь дараагийн өгүүлбэр бүдүүлэг байх вэ гэж айж байлаа. Би хичээн. Чи уумар байна уу? Эсвэл чи ямар нэгэн юм идэж болох уу? Үгүй ээ, баярлалаа, Бесси. Тэгвэл би орондоо оръё гэж бодож байна. Учир нь цаг 12 цаг өнгөрч байна. Гэхдээ шөнө ямар нэг юм хүсвэл над руу уустаж болно. Гайхалаа ээлдэг боловсон байдал. Энэ нь намайг асуух урам зориг өгсөн. Бесси, надад юу охиолдсон юм бэ? Би өвдсөн үү? Чи улаан өрөөнд уйлж өвдсөн байх. Чи удахгүй эдгэрнэ гэдэг эргэлзэхгүй байна. Бесси ойролцоох гэрийн эзгийн байранд оров. Би үүнийг хэлхийг сонсов. Сара, наашаа ирж асрах газар надаа хамуу. Би өнөө орой ир хөөр хийлээ хүүхдээ ганцаархнаа байхыг зүрхлэхгүй байна. Тэр үхэж магадгүй. Тэр ийм охирох ёсой байсан нь үнэхээр хачирхлаа юм. Тэр ямар нэгэн зүйл харсан болов уу гэж би боддог. Миссис Дэндүү хэцүү байсан. Сара үүний хам буцаж ирэв. Тэд хоёул орондоо оров. Тэд унахаасаа өмнө хагас цагийн урш шивнэж байв. Би эдний ярианы хилэрхийлүүдийг олж авсан бөгөөд эдгээрээс ярилцсан гол сэдвийг дэндүү одорхой дүгнэж чадсан юм. Цагаан хувцас өмссөн ямар нэг зүйл үүний хажуугаар өнгөрч алга болов. Ард нь авраг хар нохой өрөөний хаалгыг 3 удаа чанга цохив. Булшныхан дээр сүмийн хашаанд гэрэлт гихмээ. Эцэс нь хоёулаа унаж галсаа унарчээ. Миний хувьд эрхүү өөр шөнийн харуул аимшигаагаар сэрүүн өнгөрчээ. Чих нүд оюун ухаан нь айдсаас болж шаналж байв. Зөвхөн хүүхдүүд л мэдэрч чадах ийм айцыг мэдэрч байв. Улаан өрөөнд болсон энэ явдлын дараа ямар ч хүнд эсвэл удаан хугацааны бие махбодын өвчин гарсангүй. Энэ нь миний мэдрэлийг цочирдуулсан бөгөөд энэ нь өнөөдрийг хүрэл үргэлжилж байгааг би мэдэрдэг. Тийм ээ, хаагаар ид би анар сэтгэл санааны зовлон шаналлын аимшигай өвдлийг өрөө гэж хэлж байна. Гэвч аюу хийснээ мэдээгүй учраас би аныг уучлах ёстой. Та миний зүрхний уяаг ас цавчиж, миний муу хандлагыг л үндсээр нь суулж байна гэж бодсон юм. Маргааш нь үд дунд гэхэд би босч хувцаа өмсөд балчир хүүхдийн зуухны дэргэд алчуур үлгийдсэн суулаа. Би махбодын хувьд сүлдэж сэглэр унсан ч миний хамгийн муу өвчин бол үгээр илэрхийлэхийн аргагүй оюун санааны хөөрхийлэл, чимээгүй нулимсыг минь урсгаж байсан хөөрхийлэл, хацраасаа нэг тусал давс арчмагц нөгөөх тусал дагаж ирв. Гэсэн хэдий ч би аз жаргалаа байх ёсой байсан гэж бодсон. Учир нь ридүүд энд байсангүй. Эд бүгд ээжигээ сүүх эргэнд сууж явсан байв. Абоч бас өөр өрөөнд ойж байсан бөгөөд Бесси нааш цааш явж оглоомуудаа хурааж шургуулгаа цэгцлэн юр бусын найрсаг үг хэлж байлаа. Энэ байдал миний хувьд эцэс өгсөлгүй зэмлэл, алархалгүй мухардтал тассан амар амгалангийн диваажин байх ёсой байлаа. Гэвч үнэндээ миний мэдрэлийн байдал ямар ч айван байдлыг авшруулж, ямар ч хаашаа эднийг аламжаагаар хөдөлгөж чадхааргүй ийм байдалд орсон байлаа. Бесси гал огооны өрөөнд ороод гялалцсан өнгөө шаазан авган дээр ор авчирч диваажингийн шуун конуулуул сарнайн нахагаар үүрлсэн диваажингийн шуун миний доор ихэд бахархах мэдрэмжийг өрүүлж заншсан байв. Би энэ авгыг илүү анхаарлаа судлахын тулд гараа авахыг зөвшөөрч өгөхийг олноо гуйдаг байсан юм. Гэвч одоо хүрэл ийм онцгой боломж олдохгүй гэж үргэлж оцогдож байв. Энэ үн савыг миний өвдөг дээр аваад дээр нь хийсэн гоёмсог бялуу идхийг намайг чин сэглээсээ урьсан юм. Хоосон ивэл удаан хойшлуулж олноо хүсэн хүлээдэг байсан бусад сайн сайхны адил дэндүү оройж ирлээ. Би арыг идэж чадсангүй. Шувууны үд цэцэгсийн өнгө хачирхлаа бүдгэрсэн мэй санагдав. Би аваг, армаг аль алиныг нь хаялаа. Бесси надаас ном авах уу гэж асуухад ном гэдэг үг үрзөөрийн өдөөгч болж би үүнээс номын сангаас Гулливерийн аяллыг авчирч өгөхийг гуйв. Би энэ номыг дахин баяраагаар уншиж үзлээ. Би үүнийг баримын өөх гэж үзээд үлгэр тонгуудаас олж мэдснээс илүү гүн сонирхолтой зүйлийг олж мэдсэн юм.
Учир нь элфүүдийн ухаад бол эднийг үнэний бэлиний навч хонхны дунд мөвгний доор мөн усан үзмэр хуучны булан доорх усан үзмийн доогуур дэмий ирж хайсны эцэс би эцсээ ирэхүү гунига үннийг ойлгосон юм. Эд бүгд англиас гарч ой мод нь илүү зэлүүд бөгөөд өгөн хүн ам нь арай цөөхөн зэрлэг ноог очсон. Харин Лилипов Бробдныг хоёр миний эгэл үнэмшлэр дэлхийн гадаргуугийн ба бүх хэсэг байсан учраас би хизээ нэгэн өдөр холын аянд гарч жижигхэн албай байшин модод өчүүхэн жижиг хүмүүс өчүүхэн жижиг үнэ хонь шуудыг нэг ерөнцийн шуудыг өөрийн нүдээр харж чадна гэдэг эргэлзсэнгүй. Ой өндөр ургасан эрдэнэ шишийн албай нөгөөгийнх нь хүчирхэг масифууд мангас муурууд самхаг шиг эргий эмгээчүүд байлаа. Гисэн хэдий ч эрхэм нандин энэ номыг гар минь бариад хуудсыг нь эргүүлж өнөөдрийг хүрэл хизээч олоогүй байсан сэвэл аам зургуудыг нь ирж хайхад бүх зүйл аимшигай уугараа байлаа. Авраг биеуд нь уранхай гоблинууд гахаанууд хорон санаа аимшигай эмпүүд гулливэр хамгийн аимшигай аюулаа бүс нугуудад хамгийн эзгүй бидрэгч байв. Би уншиж зүрхлэхгүй байсан номоо хаагаад амгүй арын хажууд ширээн дээр явлаа. Биси өрөөний оосыг арчиж цэвэрлэж дуусаад гараа угаасны дараа орох алсаа жижигхэн шургуулгыг онгойлгож Жоржианыгийн хүүхэлдэд зориулан шинэ малгай хийж эхлэв. Энэ хооронд ир дуусна. Үүний дуун бид Цеоноор явсан ир өдрүүдэд олон жилийн өмнө би энэ дууг өмнө нь олон удаа сонсож байсан бөгөөд үргэлж баяр хөөрөөгөөр сонсож байсан. Учир нь Биси аяахан хоолой байв. Харин одоо үүний дуу хоолой аяахан хിവэр байсан ч аялгуунаас нь үгээр илэрхийлэхийн аргагүй уугар гуниг байгааг би олж харлаа. Заримдаа ажилдаа санаа зовж ир дууг маш намуухан удаан дуугаар дуулдаг байв. Олон жилийн өмнө гэдг нь оршуулгын дуулын хамгийн гунигай аялгуумыг сонсогдож байв. Тэр өөр нэг баллад руу шилжсэн бөгөөд энэ удаад үнэхээр гунигай баллад. Миний хөл өвдөж, хөл минь зүдэрч, хөл минь ядардаг. Зам мөр бөгөөд уус зэлүүд юм. Удахгүй харанхуй саргүй. Уугараа хөөрхийн өмчин хүүхдийн зам дээр харанхуй болно. Тэд намайг яагаад ийм хол явуулж, шавар шалбааг архаж, саарал чулуу овоолсон газар дээш явуулсан юм бэ? Хүмүүс хав зүрх сэглээ, сайхан сэглээ ингэр илчүүд хөөрхийн өмчин хүүхдийн мөрийг зөвхөн ажиглан харж байдаг. Ас холын зөөлөн шүнийн сэвэл зүр салхи хүлээн, үйл байхгүй, цэлмэг одод зөөлөн гэрлэж байна. Бурхан нэгүслээрээ хамгаалал үзүүлж байна. Хөөрхийн өмчин хүүхдэд дайгарал, найдвар үзүүлж байна. Эвдэрсэн гүүрээр дайран өнгөрөх үед би унах уу? Эсвэл намаг дунд хуурамч гэрлэр хуурсан ч эцэг минь амлал болон эцэслэр хөөрхийлсэн өмчин хүүхдийг цээжиндээ эврэх болно. Хүч чадал надад ашигаа байх болно гэсэн бодол байдаг. Хэдийгээр хорогдох газар болон үрэл садангийнх нь аль алин дээрэмдүүлсэн ч тэнгэр бол гэр орон амрал намайг орхихгүй. Бурхан хөөрхийн өмчин хүүхдийн найз юм. Наашир хаагааж юм бигийн уйлаарай гэж Биси хэлээд яриагаа дуусгав. Тэр галт бигийн шаач гэж хэлж болох байсан ч миний олз болсон зовлон ир яаж өсөөлж чадах билээ. Өглөө нь ноён Ллойд дахин ирэв. Юу байна? Аль хэдийн босчихлоо гэж ир хүүхдийн өрөөнд орж ирэнгүү хэлв. Сувилагч ир яах вэ гэж Биси хариулв. Тэгвэл ир илүү хөвчлээ харагдах хэрэгээ. Наашир хаагааж юм таны нэр Жен биш гэж үү? Тийм ээ, эрхмээ Жен ир. Та уйлж байсан л та хаагааж Жен ир. Та надад юу хэлж чадах вэ? Чамд ямар нэгэн өвдөл байна уу? Үгүй ээ, эрхмээ. Өө. Тэр сүүх иргэнд Миссисээ хам гарч чадаагүй дэ уйлж байгаа гэж би бодож байна гэж Биси сануулв. Мэдээж үгүй. Тэр ийм өчүүхэн зан гаргахад хэрхий хөвшин байна. Би ч бас игч бодсон. Өөрийгөө үнэлэх үнэлэмж минь хуурамч буруугалд шархацсан бол би ир даруй. Би амьдралдаа хизээч ийм зүйлийн өлөө уйлж байгаагүй. Би сүүх иргэнд суухыг үзэн яддаг. Би зовлоноо учраас уйлж байна гэжээ. Өө хаагаа гэж Биси хэлв. Сайн апкар баг зэрэг гайхсан байдлаа харагдав. Би үүний өмнө зогсож байлаа. Ир над руу ширэн харав. Түүний нүд жижиг саарал байв. Тийм сэргэлэн биш ч би эднийг одоо хэрсүү гэж бодох хэрэгэ гэж бодож байна. Тэр хав царай боловч ийдэг царай байлаа. Чөлөө цагаараа намайг бодож үзээд ир хэлв. Өчигдөр чамайг яагаад өвдсөн юм бэ? Тэр унсан гэж Биси хэлээд дахин үгээ хэлв. Намараа. Яах вэ? Дахиад нялх хүүхэд шиг болсон юм шүү. Тэр өөрийнхөө насандаа алхаж чадахгүй гэж үү? Тэр 8-9 настай байх ёстой. Би унсан юм гэж ирээ цээргүй айлбар нь ичхүр бардамлын өөр нэг өвдлөөр намайг салгаж авчээ. Гэхдээ энэ нь намайг өвдсөнгүй гэж би нэмж хэлв. Ноён Ллойд өөрийгөө жаахан хамруулж байхад нь усалжээ. Түүнийг хайрцгийг бэлхүүсийнхээ халаас нь буцааж өгөх үед зарц нарын оройн хоолнд зориулсан чам хонх дуугарав. Тэр юу болохыг мэдэж байв. Энэ чинь чамд зориулогдлаа, сувилагчаа гэж ир хэлв. Чи доошоо явж болно. Таныг эргэж ирэл би хаагааж энд лекц уншия. Биси үлдхийг илүүд үдсэн ч гисгэд хоолны үеэр цагаа барьж байхыг хав чанд баримлдаг байсан учраас явхаас өөр аргагүй болсон юм. Унал чамайг өвчлүүлээгүй. Тэгвэл юу хийсэн юм бэ гэж Бисиг явсны дараа ноён Ллойд мөрдөн мушгив. Би харанхуй болол сүнс байдаг өрөөнд хоригдсан байлаа. Ноён Ллойд инээмсэглэж хөмсгөө зангидаж байхыг би харлаа. Сүнс. Чи чинь жаахан хүүхэд шүү дээ. Чи сүнснүүдээс айдаг уу? Ноён Ридийн сүнснээс би бол ир өрөөнд нас барсан.
Хэрвээ тусалж чадвал бисийч өөр хинч шүн ийшээ орохгүй. Намайг лаагүйгээр ганцаархнаа хаах нь харгас хэрцгий хэрэг байсан бөгөөд би үүнийг хизээч марахгүй гэж бодож байна. Уугүй зүйл. Энэ нь чамайг ийм зовлоноо болгож байна уу? Чи одоо өдрийн гэрэлт айж байна уу? Үгүй ээ. Гэхдээ удалгүй шүн дахин ирнэ. Үүнээс гадна би аз жаргалгүй, өөр зүйлээс болж маш их аз жаргалгүй байна. Өөр юу вэ? Заримыг нь хэлж өгнө үү? Би энэ асуултад бүрэн гүйцэд хариулахыг хичнээн их хүссэн гэж. Ямар нэгэн хариу олох нь хичнээн хэцүү байсан болоо. Хүүхдүүд мэдэрч чаддаг ч мэдрэмжээ дүгнэж чадахгүй. Хэрэг дүгнэлэн бодол санаанд хагас дуу хийгдсэн бол эдүүл явцын үр дүн үгээр хэрхэн илэрхийлэхээ мэддэггүй. Гэвч юу гашуугаа хуваалцаж авшруулах анхны бөгөөд цорын ганц боломжоо алдах вэ гэхээс айсан би өгшүүрээ дуугүй байснаа өчүүхэн ч гэсэн жинхэнэ хариу үйлдэл үзүүлэхийг оролдов. Нэгдүгээр надад аав ээж ах эгч гэж байхгүй. Чамд сайхан сэглээ аав эгч болон үеэлүүд би дахиад дуугүй болов гэж бүдүүлэг хэлв. Гэвч Джон Рид намайг унгаж, нагц эгч маань намайг улаан өрөөнд өгчээ. Ноён Ллойд 2 дахь удаага хамрын хайрцгаа гаргаж ирв. Чи тийсгэд холсыг маш гоё байшин гэж бодохгүй байна уу гэж асуув. Та ийм сайхан байраа байгаадаа ийм ч их алархахгүй байна уу? Энэ бол миний гэр биш, эрхмээ. Або намайг энд байх эрх зарцаас баг гэж хэлж байна. Пух. Чи ийм ансаг газрыг орхин явахыг хүсэх энийг байж болохгүй биз дээ. Хэрвээ надад явах өөр газар байсан бол би үүнийгээ орхиж явахдаа баяраа байх байсан. Гэхдээ би эмгээ боллоо гэсгэдээс хизээж зууж чадахгүй. Магадгүй хэн мэдэх вэ? Хаагаар идээс өөр хамаан садангууд би юу? Би ихэхгүй гэж бодож байна. Эрхмээ, чиний аавынх биш үү? Би мэдэхгүй. Би нэг удаа аав эгч Ридээс асуухад эр намайг эр гэдэг ядуу дорд хамаан саднаа байж магадгүй гэж хэлсэн ч эр эдний алаар юу ч мэддэггүй. Хэрвээ анд ийм байсан бол чи эдэн дээр очих уу гэж би бодов. Ядуурл насанд хүрсэн хүмүүс гунигаа харагддаг. Бүр ч их хүүхдүүдэд эд ажилч хичээнгүй нэр хүндээ ядуу зүдүү байдлын алаар үдийлэн ойлголгүй. Тэд энэ үгийг зөвхөн ширүүн хувцас, арчхан хоол хүнс, галгүй цонх, бүдүүлэг зан авир, доромжлол бүх юм уу муухай явдлаа холбоо гэж боддог. Үгүй, би ядуу хүмүүс харьяалагдахыг хүсэхгүй байна гэж би хариулав. Тэд чамд сайхан сэглээр хандсан ч үгүй юу? Би олгоос ихсрэв. Ядуу хүмүүс сайхан сэглээ байх арга хэрэгсэл хэрхэн байгааг би харж чадахгүй байлаа. Игээд эдний шиг ярьж сурч, эдний зан авирыг дагаж боловсралгүй байж, заримдаа хүүхдүүдээ асарч, гээсгэд осгоны байшингийн хаалганы дэргэд хувцас угааж байхыг харсан ядуу эмгээчүүдийн нэгэн шиг өсөж хүмүүжсэн. Үгүй ээ, би эрх чөлөөг кассын үнээр худалдаж авах хангалаа баарлаг байгаагүй юм. Гэхдээ анаа хамаан садангууд ийм ядуу юм уу? Тэд ажилтдаг хүмүүс мөн үү? Би хэлж чадахгүй. Аав эгч Рид хэрв надад байгаа бол эдгээр нь гуйлагчин байх ёстой. Би гуйлах гуйж явахыг хүсэхгүй байна гэв. Чи сургуульд явмаар байна уу? Би дахиад л унгаан бодов. Би сургууль гэж юу болохыг бараг мэдэхгүй байлаа. Биси заримдаа энэ сургуулийн ухаан залуу эмгээчүүд зүүж, арын самбар өмсөж, үлэмж ээлдэг боловсон нарийн ширүүн байхыг шаарддаг газар хэмээн ярьдаг байв. Джон Рид сургуулаа үзэн ядаж эзнээ зөв бусаар харьцдаг байв. Гэвч Джон Ридийн дур хүсэл миний хувьд дүрм журм биш байсан бөгөөд Бисигийн сургуулийн сахилгын ухаан эмдэглэл, гисгэдэд ирэхээсээ өмнө амьдарч байсан гэр бүлийн залуу эмгээчүүдээс цуглуулсан. Бага зэрэг аимшигай байсан бол яг эдгээр залуу эмгээчүүдийн олж авсан амжилтын ухаан нарийн ширийн зүйлс нь мөн адил сэтэл ам байсан гэж би боддог байлаа. Тэрээр үзэсгэлэн байгалийн үзэсгэлэн зургууд, эдгээрийн хийсэн цэцэгсийн уран зургуудаараа бардамнан сагсуурдаг байв. Дуулж болох дуунууд, оглож болох дуунууд, ороо барьж болох үревч, орчуулж болох Франц номууд намайг сонсож байхдаа сүнс минь дуурайхад нөлөөлөх хүрлээ. Түүнээс гадна сургууль нь уур удаан аялал, гисгэдээс бүхэлд нь усгаарлах, шинэ амьдралд орох гэсэн угаай байлаа. Би сургуульд явмаар байна гэж миний бодол чимээ сонсогдов. За яах вэ? Юу болохыг хэн мэдэх билээ гэж ноён Ллойд босоод хэлв. Хүүхэд агаар дүр зураг өөрчлөгдөх ёсой гэж эрд ороо хэлээд мэдрэлийн байдал сайн биш. Одоо Бэси эргэж ирв. Яг эр агшинд морин эрэг шорон замаар өнхөрч байгаа нь сонсогдов. Энэ аны эзгээ мөн үү, сувилагч уу гэж ноён Ллойд асуув. Би явахаасаа өмнө үүний ярилцмаар байна. Бэси үүнийг өглөөний цайны өрөөнд оруулахыг урьж гарч яв. Хаагаар эд хоёрын хооронд болсон ярилцлагын дараа Апикар намайг сургуульд явуулахыг санал болгож зүрхэлсэн байх гэж би амаглаж байна. Мөн уг саналыг хангалаа хурдан хүлээн авсан нь эргэлзээгүй. Учир нь нэгэн орой намайг орондоо хэвсний дараа унаж байл хоёулаа хүүхдийн өрөөнд ойд суух үед абоин хийснээр миссис үргэлж хүн бүрийг харж байгаа юм шиг харагдаж далдуур хуйлдаан зохиож байгаа юм ядарсан. Би энэ муа хүүхдээс салсандаа хангалаа баяраа байсан гэж ирхэлж зүрхэлсэн юм. Або намайг нялх хүүхэд Гай Фокс гэж үнэлсэн гэж би боддог. Тэр үед би хаага абоин Бэсэд хийсэн загтлаас аав минь ядуу санвааран байсныг анх удаа олж мэдсэн юм.
Ээж минь үүнийг өөрөөс нь доогуур гэж үздэг найзуудынхаа хүслийн эсрэг үүнийг гэрэлсэн. Өгөөрэй үүний дуулуургүй байдалд маш их уурлаж, ганц шилэнгүүгээр үүнийг асалсан. Аав. Ээж хоёр маань гэрлээд нэг жил босны дараа сүүлчийнх нь үйлдвэрлэлийн нэгэн ом хоёрын ядуусын дунд айлчилж явахдаа гидсний хижиг өвчнөөр өвчилж, ээж маань үүнээс халдвар авч, хоёулаа 1 сарын зайнаас барсан гэдэг. Энэ үхийг сонсоод Бесси санаа алдаад, хөөхий хаагаа жинийгч бас өрөвдөх хэрэгээ. Або гэв. Тийм ээ гэж Або хариулав. Хэрвээ эр хөөхөн хүүхэд байсан бол үүний ганцаардмал байдлыг хэн нэгэн өрөвдөх байсан. Гэхдээ ийм бяцхан хулгайг хэн ч оож чадахгүй. Мэдээж ийм ч их юм бишээ гэж Бесси зөвшөөрчээ. Ямар ч байсан хаагаа Жоржиан шиг гоо үзэсгэлэн яг ийм нөхцөлд илүү сэгэл хөдөлгөн байх байсан гэж Бесси зөвшөөрчээ. Тийм ээ, би хаагаа Жоржианыг шигэж байна гэж гал цаваа Або хашгирлаа. Бяцхан хонгорхон охин. Уур нугалсаа цэнхэр нүдээ ийм сайхан өнгөө яг л бутсан юм шиг. Бесси би оройн хоолнд уйлс суулаа ургуулж болно гэж бодож байна. Шарсан сөмгөнөөр би ч бас чадна. Наашир бид доошоо явъя гэв. Тэд явсан. Бүлэг ноён лосотой ярилцаж мөн дээр дурдсан Бесси Або хоёрын хооронд болсон чуулганаас би эдгэрэх хүслийн шалгаан болгон хангалаа найдвар цуглуулсан юм. Өөрчлөл ойрхон байгаа мэт санагдаж би үүнийг чимээгүй хүсч хүлээж байлаа. Гэвч энэ нь удаан үргэлжилж хэдэн өдөр хэдэн 7 хоног өнгөрч эрүүл мэнд минь хэвэн болсон ч миний унгаан бодож байсан сэдвийн алаар ямар ч шин иш асангүй. Хаагаар заримдаа намайг ширэн харж байсан ч над руу ховорхон ханддаг байв. Намайг өвчнөөс хойш намайг болон өөрийнхөө хүүхдүүдийн хооронд урд өмнө байгаагүй илүү од ялгаа зурсан байлаа. Намайг ганцаараа унуулах жижиг шүүгээ өгч, хоолоо ганцаараа идэж, бүх цагаа асрах газар өнгөрөөх ял оноож, үеэсүүд маань байнга зочны өрөөнд байдаг байв. Гэсэн хэдий ч эр намайг сургуульд явуулахаар өчүүхэн ч санаа зовсонгүй. Эр намайг өөрийгөө нэг дээвэр дор удаан эвчиж чадахгүй гэдэг би зүүн сөвнгөөрөө иглээ байлаа. Учир нь үүний харц одоо над руу эргэж хараад дийлдэшгүй бас үндэс суурай жигшил зэвүүцлийг илэрхийлж байлаа. Элиза Жоржиан хоёр ушаалын дагуу үлдэж байсан нь ил надад аль болох бага ярддаг байв. Жон намайг харах бүрдээ хилээ хацар дээрээ шургуулж нэг удаа шийгэх гэж оролдсон. Гэвч өмнө нь миний ялцралд өдөөж байсан эрхүү гүн уур хилэн цөхрөлгүй эсэргүүцлийн мэдрэмжээр өдөөгдөж би эр даруй үүний эсрэг эргэх үед эр агалцах нь зүвэ гэж бодно. Надаас гүн гарч би үүний хамрыг дэлбэрсэн хэмээн ангаргалсан юм. Би энэ онцгой онцлогийг хурууны үзүүрээрээ чадхааргүй хүн цохил хийж чадсан юм. Мөн энэ нь эсвэл миний харц аль аль нь үүнийг айлгаж байгааг хараад давуу алынхаа араас зорилгын өлөө хөөцөлдөх хамгийн их хүсэл өрлөө. Гэхдээ эр аль хэдийн ээжигээ хам байсан юм. Тэр муухайжийн эр галзуу муур шиг үүн рүү нисэж ирсэн ухаа үхийг би улаар нь дуугарч үүнийг хав ширүүн зогсов. Түүний алаар надад биеий яриач Жон би чамд үүний дэргэд биеий оч гэж хэлсэн. Тэр хүмүүсийн анхаарлыг авах зохисгүй. Чи болон чиний эгч нарын аль алинд нь үүнээ харьцах эрхийг би сонгохгүй. Энд би хашаан дээгүүр онгойж гин хашгирч үгээ ог бодлгүй. Тэд надад харьцахад зохисгүй. Хаагаар ид нилээд он бие эмгээ байв. Гэвч энэ хачирхлаа ирээ цээргүй мэдээллийг сонсоод иршаар хурдхан гүйж хөөс салхи лугаа адил асрах өрөө рүү намайг шүүртэн орны минь ирмэг дээр намайг шахаж эрс шийдэнгийн дуугаар ир газраас үндий. Эсвэл өдрийн үлдсэн хугацаанд ганцхан үг хэлхийг шаардав. Хэрв аав гахрыг амьд байсан бол чамд юу гэж хэлэх байсан бэ гэж би бараг сайн дураараа шаардав. Би бараг сайн дураараа хэлж чадахгүй. Учир нь хэлмэн миний хүсэл аалалгүйгээр үгсийг хэлж байгаа юм шиг санагдаж байв. Миний хянаж чадхааргүй ямар нэг зүйл надаас гарч ирв. Юу вэ гэж хаагаар ид амьсгаагаараа асуув. Түүний ихэвчлэн хүйн айвширсан саарал нүд нь айдас шиг харцаар өгшөөрлөж эхлэв. Тэр гараас минь гараа ааж намайг хүүхэд үү эсвэл чөгрөө гэдгийг мэдэхгүй байгаа минь над руу ширэн харлаа. Би одоо үүнд оролцож байлаа. Миний аав гахрыг ингэр байгаа бөгөөд чиний хийж байгаа болон бодож байгаа бүхнийг харж байна. Аав ээж хоёрч бас чадна. Та нар намайг өдөржингөө хааж намайг үхээсэ гэж хүсэж байгааг чинь эд мэднэ. Хаагаар ид удалгүй сэглэлийн ихээгээ сэргээж намайг маш хүчээ сэгсрэн хоёр чихийг минь аглаж нэг ч үг хэлэлгүй орхив. Бесси завсралгааныг нэг цагийн урш номлож намайг дээвэр дор өссөн хамгийн хорон муу хаягдсан хүүхэд гэдгийг эргэлзээгүйгээр ноолсон юм. Би үүнд хагас ихсэн юм. Учир нь би үнэндээ зөвхөн аагүй мэдрэмжил цээжинд минь эргэлдэж байгааг мэдэрсэн. 11-р сар, 12-р сар, 1-р сарын хагас өнгөрөн одлоо. Христийн Мэндесний баяр болон шинэ оныг гисгэдэд ердийнхөөрөө баярын баяр хөөрөөр имдэлсэн байв. Бэлэг солилцож оройн хоол үдшийн үдшилэг зохион байгуулдаг байв. Мэдээж би бүхий л 100 цэнгэлээс гадуур хавцсан байлаа. Элиза Жоржиан хоёрын өдөр бүр хувцаслаж байхыг харж эднийг нарийнхан мөслөн хүрэм час улаан бүс өмссөн. Үсээ нарийн бөгжөөр зассан зочны өрөөнд бууж ирэхийг харах нь миний баяр баясгалангийн хувь байлаа. Дараа нь өгөлдөр хуур эсвэл доор оглох ягын дууг сонсож гэрийн үйлчлэгч хөлийн цэрэг хоёр нааш цааш өнгөрч 100 шөвч байх үед шил шаазан хангинах зочны өрөөний хаалга нээгдэж хаагдах үед ярианы асралгүй чимээ сонсогдно. Энэ ажлаас засгсан үедээ би шаны оройгоос ганцаардсан нам гүмхэн хүүхдийн өрөө рүү явдаг байв. Тэнд би гунигаа байсан ч зовлоноо байсангүй.
Үннийг хэлэхэд би компанид орохыг өчүүхэн ч хүссэнгүй. Учир нь хам байхдаа намайг бараг анзаардаггүй байв. Хэрэг биси сайхан сэглээ нөхөрсөг байсан бол би үдшийг хаагаар эдийн сүрдмээр харцын дор хаагаа. Эрхэн хүмүүсээр дүүрэн өрөөнд өнгөрүүлэхийн оронд үүнээ чимээгүй хам өнгөрүүлэх нь сайхан гэж үзэх байсан бизээ. Харин биси бүсгүйчүүдээ хувцасламгцай гал огооны өрөө, гэрийн эзгийн өрөөний хөл хөдөлгөөн ихээ газрууд руу явж ихэвчлэн лаа авч явдаг байв. Тэгээд би гал намжил хүүхэлтэйгээ өвдөг дээрээ авин сууж, сүүдрээ өрөөнд өөрөөсөө илүү муу зүйл байхгүй эсхийг магтлахын улд үе эргэн ойрноо гүйлгэн харлаа. Нүүрс бүүдгэр улаан болол би яаран айлч зэнглэн уяанаас хамаг чадлаараа ааж, орон дээрээ хүүн харанхуугаас хорогдох газар хайв. Би хүүхэлтэйгээ энэ орон руу үргэлж авч явдаг байсан. Хүн мөрөлхөн ямар нэг зүйлийг хайрлах ёстой. Үүнээс илүү зөксөө хайр дурлалын зүйлс хомсдсон үед би жижигхэн аим шиг минь хуучирсан ганцхан сэлбэрээ хөргийг хайрлаж нандинан хадгалах аашаал олж чадсан юм. Би энэ бяцхан оглоомыг амьд мэдрэх чадвараа гэж хагас өсөөлөн бодож ямар уггүй чин сэглээсээ хийснэ одоо санахад би гайхдаг. Шүний хувцсандаа өвхөөгүй л бол би унаж чадахгүй. Энэ нь аюулгүй дулаахан хивэж байхад би харьцангуй аз жаргалаа байж мөн адил аз жаргалаа байна гэдэг ийгэж байв. Би бүлгийнхнээ явахыг хүлээн шаар алхах бисигийн чимээг сонсох зуур олон цаг үргэлжилж байв. Заримдаа энэ завсарлагаанаар үзүүр хайж хайх, эсвэл оройн хоолнд боо, бяцлагаа бялуу авчирч өгөхөөр гарч ирэн, намайг идэж байх хооронд орон дээр суудаг байв. Намайг дуусны дараа хувцаа миний эргэн ойронд ороод, намайг 2 удаа үнсээд, сайхан амраарай, хаагаа чин гэж хэлдэг байв. Ийм зөөлөн байхдаа биси надад дэлхий дээр хамгийн сайн, хамгийн үзэсгэлэнэ, хамгийн сайхан сэглээ хүмээ санагдав. Би үүнийг үргэлж ийм аяахан нөхөрсөг байж үргэлж хийдэг зансан шиг намайг хизээч үлхэж харааж ямар ч үндэслэлгүй ажил хийхгүй байгаасаа гэж чин сэглээсээ хүсдэг байлаа. Би бисилийн өрөлхийн чадвар сайн охин байсан байх гэж бодож байна. Учир нь хийж байгаа бүх зүйлдээ ухаанаа өгүүлэх гайхалтай чадвараа нэгэн байв. Тийм учраас ядаж лүүний балчир хүүхдийн үлгэрүүд надад сэрэгдэл өрүүлснийг би дүгнэж байна. Хэрэв үүний царай, хүний ухаан миний дурсамж зөв бол ирч бас үзэсгэлэнэ байсан. Би үүнийг хар үсээ, хар нүдээ, маш сайхан царай, сайхан монголог царай, уранхай залуу эмгээ байсныг нь сандаг. Гэвч ирээрээ цээргүй, яаравчлан ааш аврэ, зарчим, шудраг ёсны алаар хайхрамжгүй үзэл бодлоо нэгэн байв. Гисэн хэдий ч би үүнийг гээсгэд холын хинээс ч илүүд үдсэн юм. 1-р сарын 15-ны өглөөний 9 цагийн орчимд биси өглөөний хоолоо идэхээр яв. Үеэлүүд маань ээжтэй хараахан дуудагдаагүй байв. Элиза малгай дулаахан цэцэрлэгийн хүрэн өмсөж, шууг хооллохоор явж байсан бөгөөд өндгөө гэрийн эзгээд зарж олсон мөнгөө хуримлуулах нь үүний дураа ажил байлаа. Тэр замын хөдөлгөөнд ээлжээ мөнгө хуримлуулах хандлагай байв. Энэ нь зөвхөн өндөг ахиа худалдаж авахдаа өдийгүй цэцэрлэгчээ цэцгийн үндэс, үр ургамлын хасыг хав хэлэлцээр хийхэд харагддаг. Хаагаар идээс зарахыг хүссэн паририйнхаа бүх бүээгдэхүүнийг худалдаж авахыг хаагаар идээс ушаасан бөгөөд Элиза хэрвээ эрийнхээхэн ашиг олж чадах байсан бол олгоон үсээ зарах байсан бизээ. Мөнгөнийхөө ухаа дээр эхлээд даванд эсвэл хуучин нуугасан цаасанд орож хачин болонд нуусан байв. Гэвч гэрийн эзгээ Элиза эдгээр эрдэнсийн заримыг нь олж илрүүлсний дараа үн цэнэ эрдэнсээ хизээ нэгэн цаг алдах вэ хэмээн айж үүнийг 50-60% ээжтэй даахыг зөвшөөрчээ. Тэр энэ сонирхлоо улирал уамд шаардаж, айланган сэвэл өгшүүрийн нэг нямбай жижигхэн дэвэр хөөлдөг байв. Жоржиан өндөр сандал дээр суугаад үсээ шилэн дээр боож, дээврийн өрөөний шургуулганд дэлгүүр олсон хиймэл цэцэгс ганцхан үдээ орооцолдож байлаа. Би ороо бэлдэж байсан бөгөөд бисигээс үнийг эргэж ирэхээс өмнө цэвэрлэх гэсэн хав ушаал авсан байлаа. Учир нь биси одоо намайг өрөөг цэвэрлэх, сандлын оосыг арчих гихмээр байн асрах ангийн үйлчлэгчээр ажиллаулдаг байв. Би хүнчлөө дэлгэн шөнийн даашинзаа ивхэд цонхны суудал руу очиж, энэ дараагцсан 6 ном, хүүхэлтэйний гэрийн авилгыг эмх цэгцээ болгов. Жоржианагаас оглоомуудаа ганцааран нь орхих гэсэн гинийн ушаал учир нь жижигхэн сандал, олинд, шид аваг, аяг үүний өмч байсан. Миний үйл ажиллагааг зогсов. Тэгээд би өөр ажил байхгүйгээсээ болоод цонхны хүйнд цэцэгсийг ямсгалж, ширүүн хүйнд бүх зүйл нам гүнхэн чулуучсан газрыг харж болох шилэн доор зай гаргав. Энэ цонхоор порийн байшин, морин иргэний зам харагдаж байлаа. Шилнүүдийг бүрхсэн мөнгөн цагаан навцыг би гадагш харах өрөө үлдээж байл хаалга нээгдэж, морин ирэг орж ирэхийг харлаа. Би үүнийг хайхрамжгүй байдлаар машинаар дээш өгсөж байгааг харж байлаа. Гээс хэдэд морин иргэнүүд байнга ирдэг байсан ч миний сонирхсан зочдыг хинэн ч авчирдаггүй. Байшингийн өмнө зогсож хаалганы хонх чанга дуугарч шинээр ирсэн хүнийг оруулав. Энэ бүхэн миний хувьд юу ч биш байсан болохоор миний хоосон анхаарлыг удалгүй халхавчны ойролцоох хананд хадсан навчгүй энор модны мөчөр дээр ирж чирвэж буй бяцхан өсгөлэн Робины үзэгдэл улам одорч байлаа. Өглөөний хоолны үлдэгдэл алах сүү ширээн дээр зогсож байл би цонхны авцан дээр хөрсийг унраах гэж хашааг нь ааж байл биси хүүхдийн өрөө рүү гүйн орж ирэв. Хаагаа Жин, Пинафораг айлхун, та энд юу хийж байна вэ? Чи өнөө өглөө нүүр гараа угаасан уу? Би хариулахаасаа өмнө дахин үгцлээ. Учир нь би шувууг алхаараа аюулгүй байлгахыг хүссэн юм. Би өөрмөг цацаад заримыг нь чулуун авцан дээр, заримыг нь энор модны мөчөр дээр цацаад цонхыг хаагаад, үгүй ээ, биси, би осыг дөнгөж арчиж дууслаа гэв. Хөөр хийлээ хайхрамжгүй хүүхэд.
Харин одоо юу хийж байна вэ? Чи ямар нэг муу юм хийж байгаа юм шиг улаан харагдаж байна. Чи юуны өсөөд сонхыг онгойлгож байгаа юм бэ? Биси айлбарыг сонсох гэж хэрхий яарсан болсоо бол би хариулах зовлонгоос ангид байлаа. Тэр намайг угаалгын авцсан руу чирч гаргаад нүүр гарыг минь савн ус бүдүүн алчуураар өргөдөлгүй. Гэхдээ аз жаргалаа өрхлээ. Толгойг минь ус сойзоор сахилгажуулж урдаас минь салгаж шаны орой дээр яаран гаргаад өгзөөний цайны өрөөнд намайг хүсч байсан бол шууд доош бууж ирэхийг ушаав. Би хэн намайг хүсч байгааг асуух байсан. Хаагаар ид байгаа эсхийг би асуух байсан. Харин биси аль хэдийн явчихсан байсан бөгөөд хүүхдийн өрөөний хаалгыг над дээр хаажээ. Би аажуухан доош бууж ирлээ. Бараг 3 сарын урш би хаагаар идийн дэргэд дуудагдаагүй юм. Балчир хүүхдийн өрөөнд удаан хугацаагаар хязгаарлагдмал байсан өгзөөний хоол, зочны өрөөнүүд миний хувьд аимшигай газар болж, үүнд нэврхэн намайг аимшигай болгож байлаа. Тэгээд би хоосон хонголд зогсож байлаа. Өгзөөний цайны өрөөний хаалга миний өмнө байсан бөгөөд би айж имийн чичирсээр зогслоо. Тэр үед шудраг бус шийглээс үүдлээ хөөрхийлсээ бяцхан полрум надаас ямар их айж байсан гэж. Би балчир хүүхдийн өрөө рүү буцаж очихоос айж, зочны өрөө уруу явахаас айж байлаа. 10 минут би сандарч эвдэн зогсов. Өгзөөний цайны өрөөний хонхны хүчээ дуурах нь намайг шийдвэрлэв. Би орох ёстой. Хэн намайг хүсэх билээ гэж би дороо асуухад хоёр гараараа хаваа хаалганы бариулыг эргүүлэхэд энэ нь ганц 2 секунд миний оролдлогыг эсэргүүцэв. Би байранд авга ихч рийдээс өөр юу харах вэ? Эргий өө, эмгий хүн үү? Бариул эргэж хаалга онгойж дундуур нь өнгөрч доош хараад би дээшээ харлаа. Хар багна хэвсэн. Дээр босоо зогсож байгаа шулуун нарийн собол өмссөн дүрс анх харахад надад харагдав. Дээд алын баргар царай нь нийслэлийн хэлбэрээр нүхний дээр байрлуулсан сэлбэрээ баглуугаа адил байлаа. Хаагаар ид галын дэрэгдэх ердийн суудлаа эзэлжээ. Тэр надад ойрон ир гэж дохио өгөв. Би зөвшөөрч ир намайг чулуурхаг анихгүй хүнээ анилцуулж, энэ бол миний чамаа уулзаж байгаа бяцхан охин байна гэж хэлсэн юм. Тэр хүн байсан уул миний зогсож байсан газар руу аажуухан олгоогоо эргүүлээд хөмсгөө доогуур гялалцах сониуч харцаа 2 саарл нүдээр намайг шалгаад түүний хэмжээ жижиг. Хэдэн насна вэ гэж хэлв. 10 жил. Тийм их юм уу гэж эргэлзээ хариул байв. Тэгээд ажиглан хэдэн минут сунгав. Удалгүй ир над руу хандан бяцхан охин минь, аны нэр үү? Жейнэр эрхмээ. Би эдгээр үгийг хэлэхдээ дээшээ харав. Тэр надад өндөр боловсон ир шиг санагдав. Гэвч ир үед би маш жаахан байлаа. Түүний царай өрхөн ном, мөн биеийн бүх шугам нь адилхан хав ширүүн, чирэг байлаа. За Жейнэр, чи сайн хүүхэд мөн үү? Үүнд эргээр хариулах боломжгүй. Миний бяцхан ерөн цэсрэг бодлоо байв. Би дуугүй байлаа. Хаагаар ид миний өмнөөс олгоо сэгсрэн хариулж удалгүй. Энэ сэдвэр баг ярих усам сайн байж магадгүй. Ноён Броксхурст гэж нэмж хэлв. Сонссондоо үнэхээр харамслаа. Ир бид хоёр жаахан ярилцах хэрэгэд гэж хэлээд перпендикулараас бүхэж хаагаар идийн эсрэг буудан дээр өөрийн биеийг суулгав. Нааш ир гэж ир хэлв. Би хевсний дээгүүр алхлаа. Тэр намайг өөрийнхөө өмнө ихш өнцөг шулуун байрлуулв. Одоо энэ царай минийхээ бараг эмцүү болсон болохоор ир ямар их царай байсан гэж. Ямар гоё хамрыг вэ? Ямар ам вэ? Ямар ом шүд вэ? Зохисгүй хүүхдийнхээс илүү гунигай дүр зураг гэж байхгүй. Ялангуяа олиггүй бяцхан охины дүр зураг гэж байхгүй. Хорон муу хүн өгснийхээ дараа хаашаа явдгийг чи мэдгүй. Тэд ам руу явна гэж би бэлэн үнэн алдарны хариул байлаа. Там гэж юу вэ? Чи надад хэлж чадах уу? Галаар дүүрэн нүх. Чи ир нүхэнд унаж энд мөнхөд шаахыг хүсэх үү? Үгүй ээ, эрхмээ. Үүнээс зайлсхийхийн улд чи юу хийх ёстой вэ? Би хэсэг зуур унгаан бодов. Тэр өдөр ирэхэд миний хариулт би ирүүл байх ёстой, өгөхгүй байх ёстой гэж хариулсан зохисгүй байв. Та яаж ирүүл чирэг байх вэ? Танаас бага насны хүүхдүүд өдөр бүр өгдөг. Тэр цагаас хойш би 1 юм уу 2 өдрийн дараа аван насаа бяцхан хүүхдийг оршуулсан юм. Хэрв чамайг эндээс дуудсан бол чиний ухаад мөн адил зүйл хэлэхгүй байх байсан нь айх хэрэгээ. Би үүний эргэлзээг арилгаж чадахгүй байсан болохоор хевсэн дээр суулгасан 2 ом хөл рүү хараад санаа алдан өөрийгөө хангалаа хол байлгахыг хүсв. Энэ санаа нь зүрх сэглээс гарч гарамгаа ивэн нэгч эмгээгээ аагүй байдалд оруулж байснаа чи наманчлан гэдэг би найдаж байна. Буйна гэж би дороо хэлээд тэд бүгд хаагаар идийг миний ивэн нэгч гэж нэрлэдэг. Хэрв ийм бол өглөгч эмгээ бол ааламжгүй зүйл. Та өглөө шүн залбирдаг уу гэж мөрдөн байцаагч цааш нь үргэлжлүүлв. Тийм ээ, эрхмээ, та Библийг уншдаг уу? Заримдаа та байна уу? Чи дураа юу? Би Илчлэл, Даниэл, Эхлэл, Самуэль, Египээс гарсан Хаад, Шасрын ном, Йов, Йон 2 ном дураа. Тэгвэл дуулал уу? Чам даалгадна гэж найдаж байна. Үгүй ээ, эрхмээ, үгүй ээ. Цочирдмоор шүү. Надад чамаас дүү 6 дуулыг цээжээрээ мэддэг нэг хүү бий. Түүнээс алийг нь идмээр байна. Эсвэл нэг дуулал сурахыг хүсч байна гэж асуухад ирээр.
Дуулал 1191 оны 11 ингэр элчүүд дуулна. Би энд доор бяцхан ингэр элч болохыг хүсэж байна гэж ир хэлээд нялх сүсэг бишрлийнхээ хариуд 2 самар авдаг. Дуулал бол сонирхолгүй юм гэж би хэллээ. Энэ чинь чиний муу зүрхээ гэдгийг баалж байна. Үүнийг өөрчилж шинэ цэвэр зүрхийг чинь өгөөч, чулуун зүрхийг чинь авч чамд махан зүрхийг өгөхийг бурханд хандан залбирах ёстой. Зүрх сэглийг минь өөрчлөх мэс засал хэрхэн хийддэг алаар би асуух гэж байл Хаагарыг зуучлан суу гэв. Дараа нь нэр өөрөө яриагаа үргэлж сүүлв. Ноён Брокс хөрс би 3-7 хоногийн өмнө анаар битсэн захидтаа энэ бяцхан охин миний хүссэн зан чанар шараншина биш гэдгийг сануулсан байх. Хэрвээ үүнийг Лоудын сургуульд оруулбал захирал болон багш нараас үүнийг чанд харж хандахыг хүсвэл би баяраа байх болно. Хамгийн чухал нь үүний хамгийн муу догдол болох хуурам мэхлэх хандлагаасаа хамгаалахыг хичээдэг байв. Жин чамайг ноён Брокс хөрсөд уулгах гэж оролдохгүй байхын тулд би үүнийг аны сонсголд дурдж байна. Би айж магадгүй Хаагаар идэд дургүй байж магадгүй. Учир нь намайг хэрцгийгээр шархлуулах нь үүний өрлөх чанар байсан юм. Би үүний дэргэд хизээч аз жаргалаа байгаагүй. Би үүний аалалт нийцүүлэхийн улд хичнээн хичээсэн ч гэсэн миний хичээл зүгэл ницагдаж дээрх шиг өгүүлбэрүүдээр үр дүнгээ өгч байв. Танихгүй хүний өмнө хэлсэн энэ буруугал миний зүрх сэглийг шархлуулсан юм. Тэр намайг орох хувь авилнаа оршихын шинэ үе шанаас игэл найдварыг аль хэдийн ярилцаж байгааг би бүдэг бадаг ухаарсан юм. Тэр миний ирээдүйн замд дургуйцалт найрсаг бус байдлыг суулгаж байгаа юм шиг би мэдэрсэн. Би өөрийгөө ноён Брокс хөрсийн нүдэн дор уран хийцээ, хор хөнөөсөө хүүхэд болон хуурч байгаагаар өсөөсөн бөгөөд энэ гэмлийг засахын улд би юу хийж чадах байсан бэ? Юу ч бишээ гэж би бодлоо. Би уйлхаа дарах гэж оролдоно. Зовлон шаналлынхаа сул дорой ноолгоо болох нулимсаа яаран арчлаа. Хуурам эхлэх гэдэг бол хүүхдэд тохиолддог гунигаа алдаа юм гэж ноён Брокс хөрс хэлв. Энэ бол худал хуурмаг адил бөгөөд бүх худалчид нууранд хувийнхаа хувийг галт хөхөр шаах болно. Гэвч Хаагаарид үүнийг харж хандах ёстой. Би Хаагаа ариун сүмийн болон багш нараа ярилцсан гэж хэлв. Би үүнийг ирээдүйдээ охирсон байдлаар өсгөөсэй гэж хүсэж байна гэж ивэн игэгч эмгээд цааш нь үргэлжлүүлв. Ашигаа болгож даруй байхын тулд амралтын ухаад бол Ираны зөвшөөрлөөр үргэлж Лоудад өнгөрүүлэх болно. Таны шийдвэр маш ухаалаг байна. Хаагаад гэж ноён Брокс хөрс хариулв. Даруй байдал бол Христийн шашины ач ивэл бөгөөд Лоудын сурагчдад онцгой охиромжоо. Тимийн улс эдний дунд үүнийг хөгжүүлэхэд онцгой анхаарал авахыг би уушааж байна. Би эдэнд дэлхийн бардамлын мэдрэмжийг хэрхэн хамгийн сайн болгохыг судалсан. Дөнгөж саяхан би амжилтынхаа ноолгоог олж авлаа. Миний хоёр дахь охин Авгус ээжигээ хам сургууль дээр очихоор яваад эргэж ирээд өө хайр аваа Лоудын охид чихнийхээ ард үсээ сансан. Ур пинафори хувцсныхаа гадаа жижигхэн голлонд халааснуудаа. Эд бараг л ядуу хүмүүсийн хүүхдүүд шиг харагдаж байна. Тэд миний даашинзыг болон ээжийнхээ даашинзыг өмнө нь оргон даашинз харж байгаагүй юм шиг харсан гэж ир хэлв. Би ийм байдлыг маш их хүлээн зөвшөөрч байна гэж Хаагаарид хариулв. Хэрэг би Англид даяар ирж хайсан бол Жин Эйр шиг хүүхдэд илүү охирох системийг олж чадахгүй байсан бизээ. Тогорой бай, хайр ноён Брокс хөрс минь. Би бүх зүйлд огорой байхыг дэмждэг. Тогорой байх нь Христийн шашны үүргүүдийн эхнийх нь Лоудыг байгуулахаа холбоо бүх арга хэмжээнд энэ нь ажиглагдсаар ирсэн. Энгийн хоол, энгийн хувцас, энгийн байр, хав, идэвхтэй дадал хөвшил, байшин болон оршин суугчдын өдөр өмийн дэг журам ийм л байна. Зөв байна, эрхмээ. Тэгвэл би энэ хүүхдийг Лоудад сурагч болгон хүлээн авч албан ушаал ирээдүйдээ охируулсан сургахад найдаж болох уу? Хаагаа үүнийг сонгогдсон ургамлуудын асрах газар байрлуулна. Тэр сонгогдсон үнэлж баршгүй онцгой боломжинд алархаж байгаагаа харуулна гэдэг би иглээ байна. Би үүнийг аль болох өргөн явуулъя. Ноён Брокс хөрс. Учир нь би дэндүү хэцүү болж байсан үүрэг хариуцлагаасаа чөлөөлөгдөхийг эсэн ядан хүлээж байна. Мэдээж эргэлзээгүй эзгээ. Одоо би бүхэнд өглөөний мэнд хүргэе. Би 1 юм уу 2-7 хоногийн дараа Брокс хөрс хол руу эргэж ирнэ. Миний сайн найз архитектор намайг үүнээс ир явахыг зөвшөөрөхгүй. Түүнийг хүлээн авахд ямар ч бэрхшээл гарахгүй байхын тулд би Хаага Темпл шинэ охиноо болох гэж байгааг мэдэгдэл хэлье. Баяраа, ноён Брокс хөрс, намайг Хаага Брокс хөрс, Авгус, Теодор, Масер Брон Брокс хөрс нар сангуу. Тгий, Хаага. Бяцхан охин минь, хүүхдийн өдөртөмж нэрийн ном байна. Үүнийг залбирч унш. Ялангуяа худал хуурмаг явдалд донсон ойлггүй хүүхэд мараж гин аимшигаагаар нас барсан ухаан шасар хэсгийг агуулсан хэсгийг унш. Ноён Брокс хөрс энэ үгсийг хэлээд миний гар бүэлэг ойсон нимгэн охимлыг бариад сүүх хэрэгээ дуудаад гарч явлаа. Хаагарид бид хоёр хоёулнаа хоцорч хэдэн минут чимээгүй өнгөрлөө. Тэр ойж байсан. Би үүнийг харж байлаа. Хаагарид ир үед 6, 7, 30 орчим настай байж болох юм. Тэр чирэг бие, дөрвөлжин мөрөө, хүчрхэг хөлөө, өндөр биш, хэдийгээр он бие, аргалдаггүй эмгээ байв. Тэр нэлээд том царай, ирүүний доод хэсэг нь их хөгжсөн, маш ба бүх байв. Хөмсг нь намуухан, ирүүн ном, исод, ам хамраа байв. Түүний гэрэлсэн хөмсгөө доогуур рүүгөө нүд гялалцаж байлаа. Арьс нь бараан, монголог үсэ. Үс нь майланг шиг байв. Бие махбод нь хонхмын ба бүх байв. Өвчин үнд хизээч ойрж байгаагүй. Тэр яг ухаалаг менежер байв. Гэр орон, үрээсийн байр нь үүний бүрэн хяналтан дор байв.
Хүүхдүүд нь заримдаа л үүний эрх мэдлийг үл омсорлож, доог охуу хийдэг байв. Тэр сайхан хувцаслаж, гоё хувцас өмсөх охромжоо харагдах байдлаар байв. Буйднаас нь хитгэн мэрийн зайд намхан сандал дээр суугаад би үүний дүрсийг ажиглав. Би үүний царайг анхаарлаа ажиглав. Худалчийн гинийн үхлийн ухаа өгүүлсэн энэлцүүлгийг би гараа барьж байсан бөгөөд үүнд тохирох сэрэмжлүүлэг анхаарлаа хандуулсан байлаа. Дөнгөж сая өнгөрсөн зүйл хаагарид миний алаар ноён брокс хөрсөд юу гэж хэлсэн бэ? Тэдний ярианы өнгө аяс сайхны бүдүүлэг миний оюун санаанд хурц од байлаа. Би үг бүрийг од сонссон шигээ хурц од мэдэрч байсан бөгөөд одоо миний доор дургуутсхийн гал дүрэлцэж байлаа. Хаагарид ажилласаа олгоогоо өндийлгэж, түүний харц минийхтэр огож, хуруунууд нь өргөн хөдөлгөөнийг нь зогсов. Өрөөнөөс гар асрах газар буцаж очих гэж үүний ушаал байв. Миний харц эсвэл өөр ямар нэг зүйл үүнийг гомдоосон боллоо. Учир нь нэр маш их бухимдсан байдлаа ярьж байв. Би босоод хаалга руу явлаа. Би дахиад эргэж ирлээ. Би өрөөний нөгөө алд цонх руу алхаад дараа нь үүн рүү ойрж очлоо. Би ярих ёсой. Би маш ихээр гიშгдсэн бөгөөд эргэх ёсой. Гэвч яаж? Эсэргүүцэгчээсээ өшөө авах ямар хүч надад байсан бэ? Би ирж хүчээ цуглуулад шулуун өгүүлбэрээр гаргав. Би хуурч мэхлэхгүй. Хэрэг би байсан бол би чамд хайраа байсан гэж хэлэх байсан. Гэхдээ би чамд